За. Хээ хооронд за 3 дагнасаар оёход хэрхэн одоо зай гарахгүй оёх вэ гэж байгаа юм. За тэгэхээр энэ хоёр ерөнхийдөө бол нэг ижил зүйл. За ингээд одоо бид нар үндсэн гол өнгөө ингээд явчлаа ш тийм ээ. Дунд өнгө явцсан. За одоо 3 дахь өнгө явлаа. 3 дахь өнгө явахад за одоо энэ ингээд бид нар ингээд ойж штэ тийм ээ. Энэ 3 дахь өнгийг хараарай. Тулгаж гаргаж ирнэ. Нэгсэндээ 3 дахь өнгө явж хахад ингэж гаргаж ирэхгүй нь штэ. Энэ холдож ийн гэсэн үг. За 3 дахь өнгө мөн яг ялгаагүй яг энэ хажуу талаас нь одоо бөөрнөөс нь гэсэн үг. Бөөрнөөс нь гаргаж ирнэ. Зүгээ. За бөөрнөөс нь гаргаад ирнэ. Манайч нөө 3 дагнаас явахдаа баахан дундуур зай гаргаад идэг. За дараагийнх нь энэ явлаа. Энэ хараа бөөрнөөс нь харагдаж байна энэ зүүн. Гаргаж ирж байгааз. За зүгөө ороолаа. За энэ дээр би харж байгаа бах. Гидэс дотогшоогоо харсан байгаа бол би нөгөө талаас нь оёод хоёр гидс мөргөлдүүлж байгаа. Дотор өнгө явж байгаа шүү. Дотор өнгө явж байна тийм ээ. За энэ дээр ерөнхийдөө бол яг юунаас нь бол гаргаж ирэхгүй. За яг хажуу талаас нь гаргаж ирнэ шүү. Ташиж гарахгүй гэсэн үг. Одоо түрүүн бид нар ташиж гаргаж ирээд бүр ингэж хажуу талаас нь гаргаж ирсэн бол яг энэ бол залгаадуу маркийн шахам гаргаж ирж байгаа. За нэг зүүн ийм гаргаж ирж байна гэсэн үг. Ийм. Яг ихт дэшээ гарч ирнэ. Ташихгүй ихт дэшээ гарна гэсэн үг. За ингээд хоёр гиз хоорондоо нийлээ явчихна. Хоёр гиз хоорондоо. За ингээд бөөрнөөс нь гаргаж ирнэ. Яг наалдуулаад. Тэгтээ X дээрээс нь гаргана. Хэрвээ ташхал юм бол нөгөө утас чинь утас дээрээс хоорондоо яач штэ. Давхралдаад явчих штэ. Тэхгүй гэсэн үг. За энэ ингээд явна гэсэн үг. За энэ анхан шатны сурж байгаа хүүхдүүд хэрвээ ингээд та хэний юм гар өвдөж байгаа, дээшээгээ одоо хөөрч байгаа тохиолдолд та хэдмэн буруу барьж байна гэсэн үг. Гартаа маш их ачаалал өгч байна гэсэн үг. Зөв барьж сурах хэрэгтэй. За ингээд ер нь бол явалтууд нэг ингээд яваад тахна шүү дээ тийм ээ. Харж байгаа нэг ийм зэрэгтэй. Ингээр хараа. Хоорондоо зай гарахгүй байгааз. Зай гарахгүй. Тэгээ хоёр гиз хоорондоо мөргөлдөөд нуруу гатгшаага гарчиж байгаа. Зя. Ингэсэн байдалтай. Энийгээ сайхан ингээд тойруулаад явчих штеп. За энэ хараа юун дээр вэ штэ тийм ээ? Ийм жижиг тойргон дээр хол хатахгүй. Хол хатгангууд та нарын юу чинь гараад ирэхгүй байгаа. Тэгэхээр яг ийм тойргон дээр бол аль болох ойрхон хатгах хэрэгтэй. 1 мм-ийн зөрүү чинь ингэж харагдана. За энэ админ бүр 9 номерын зүгээр яж байгаа. 9 номерын зүгээр яж байхад 10 номерын зүгээр ойж байгаа юм шиг ингэж жижиг хатгалт хийж болно. За энэ бол дан 9 номерын зүгээр 153 та утсаар явж байна. За ингээд дашиж гарч ирэхгүй шүү. Дашиж гаргаж ирэх юм бол дээрээсээ давхралдана. За энэ ингээд шигүү яаж явах вэ гэдгийг харуулж байгаа юм админ. Зя. За нэг иймэрхүү. За ингээд яваад байна шүү дээ тийм ээ. Тэгээ энийг гоё ингээд тойруулаад яваад байна. Энийг ингээд нэг дороо манайхан ч зарим гүжүүд инжихтэй бариад байдаг. Тэхгүй шүү. За ингээд нэг талаасаа ингээд сайхан тойруулаад яваад байна. Энэ хараа. Гаргаж ирж байгаа нь яг энэ хажуудлын бөөрнөөс нь ингээд залгаа гаргаж ирж байгааз тэхгүй аваачаад бүр ингээд зайтай ингээд та нар нөгөө эдийн ирээний зайтай гаргахад л хатгахад зайтай хатгахад л зай гарна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэхгүй гэсэн үг. За энэ бол бүдүүн зүгээр явж байна. За ингээд харж байгаа бол админ нэг их хүч гарахгүй л яваад байгаа. За ингээ хол болчих юм бол ингээ холдчихно. За хит их хол ойж болохгүй. За энэ хараа. Одоо энд ингээ хідүүлээ залгаа хий. Энд ингээ би түрүүн ташуулдаад нэг ойцсон байсан ш тийм ээ. Энд ингэж ойхдоо энийгээ бүр та нар гүйцэтгэлтэй ноё шүү. Жохон зай үлдээж болохгүй. Жохон зай үлдсэн дээр нь хүртэл шахаад ойно. Ингээ шахаад ойх нь шүү дээ.
Тэгээ нөгөө хоёр хээ нийллээ шүү дээ тийм ээ. Шахаад очин. За тэгээд одоо энэ дээдлийн утас дуслаа. Дээдлийн утас дуусна. За энэ утас дуусахад энийг үшээ тийм ээ ингэж дээрээс нь ингэж хатахгүй. Мөн таршуулдаад энэ нуруу энд байна тийм ээ. Нуруу энд байна. Яг энэ гидснийхаа энэ хажуу тал руу гидсний энэ хажууд эндээс нь хатахгүй. Яг энэ нуруу руу нь хатахгүй. Яг энэ хажуу талын энэ гидсний нэг юм хэсэг байгаа. Ингээ хажуулдна. Хажуулдаа хатгачих. Башиж дандаа хатгах байгаа шүү. За ингээд аяархаа ингээд татхлаар үндсэн сүүлийн гидс гараад ирж байгааз ингээд дуусчих. За энэ болохоор ингээд дотор нөгөө нэг өнгө явж шít тийм ээ. За одоо гадар өнгө явъя. Нэг утсаар нь явчих. За энэ бол хуучин дээр үед бол дан цагаан утсыг 3 давхарлаа явчихдаг байлаа. За тэр өнгийг админ гаргаж ирсэн байгаа. За гадна талын утсыг гаргаж ирэхдээ гидсэн нөгөө нэг наашаа илүү харж байгаа учраас яг ингэж нөгөө юу гаргаж ирэхгүй. Ингэж давхарлаж ингэж хажуу талаас нь гаргаж ирэхгүй. Шүд зайтай гаргаж ирнэ. Ягаад гидсэн маань өөрөө нөгөө нэг цогтолтонд орно штэ. Нуруучин бол яг нийлээ гарчиж байгаа юм. Хоёр гидсээ бол хоёроо хэдүүлээ зайтай гаргана. За эдийн иргэний зайтай гаргаж чинь одоо энэ хээнээс үргэлжлүүлээ явах гэж штэ. За мөн ялгаагүй нуруутай төс яг хажуугаас нь гаргаж ирж байна. За эхний хатгалт хийгдлээ. Яг нэг анх ойсон нөхлөөгөө буцааж хийн штэ тийм ээ. Тэгжээж нөө цэвэрхэн болдог. За эхний цагираг гарч ирж байна. За хэдүүлээ харъя. Энэ хараа нурууны яг энэ хажуу талаас нь гаргаж ирж байгаа. За энэ хажуу байгаа. За админ тун завгүй байгаа учраас хүмүүс будах завгүй байгаа шүү. За гэрлийн юмдас харагдахгүй. За энэ хараа нуруутай нь яг ингэж яг хажуугаас нь гаргаж байгаа. Одоо энэ бөөрнөөс нь л гэж ярьж байгаа юм да. Игт бөөрнөөс нь. Тэгэхээр ерөөсөө нөгөө юу яахгүй гэсэн үг. За энэ зүүч нь яг салангад ингэж гарч ирж байгаа. Энэ хараа дундаа ямар ч ингэ зэ харагдахгүй юм. Зэ ингэ харагдахгүй. Ингээ гурван дангиас явчихна. Тэгэхээр чи нөгөө ямар ч дундаа займаа гарахгүй тэгш хинтээ гардаг. Одоо тийм нуруу ч ингээ гой тэгшгэн гарч байгааз. За энэ дээдлийн утсыг жигд татахгүйгаас болоод жигд татахгүй гэдэг нь одоо яг ингэж татчих яг үед. Нуруу жигд татаагүйгээс болоод юу яадаг? Нуруу ч тэгшгэн гардггүй мөрийн сарья гараад байдаг шүү дээ тийм ээ. За ингээ гаргачихна. За одоо та хэдэд ингэнэ. Манайхан 100 утас дуусахлаар бөө юм болж байгаа. За энэ ингээ хэдүүлээ дээдлийн утас дуусчих гэж бодъё заяа. Энэ дээдлийн утас дуусчлаа. За энэ хараа ирчлээс ингэж байн гаргана. За зарим утасны ирчлээс маш ирчлээстэй, зарим утасны ирчлээс харьцангуй суул гэдэг. За энэ бол үйлдвэрийн хамнаас шалтгаалаад өөр өгдөг. За тэрийг өөрснөө зохицуулж болно. За энэ дээдлийн утсыг дуслаа. Дандаа хажуулдаж ирж байгааз. Хажуулдаж барьж агаад яг энийхээ доод талд нь ингэ чинь. За ингээд дуусгачих. Аяархаа татлаа. Дээдлийн цагираг үлдчихэж байгааз. За одоо буцаагаад дээд утастай болъё. Хамгийн сүүлийнхэн гаргаж ирсэн царигныхаа голоос нь гаргаж ирнэ. Зүгээ. За энэ хичээл бол маш их орсон доо. Дахиад л явах орч. Ингээд хараа энэ сүүлийн дууссан цагираг байгаа штэ. Тэнчэнээс уцаа гаргаад ирчихнэ. Ингээд дээдлийн утастай болчихно. За. Ингээд дээдлийн утастай болчих. За ингэнгүүт. За одоо энэ чинээс зүгөө ороолоо. Буцаа татлаа. За буцаагаад ингээд. За ингээд мэдэгдэж байна. Зүү овж гарсан сүүлийн нэг ямар ч мэдэгдэхгүй байгааз. Ямар ч тийм нурууны далилт байхгүй тэгшин гараад ирнэ гэсэн. Хаана утас дуусаад хаана залгацсан юу ч мэддэхгүй байгаа зү тийм ээ. За ингээд л явчихна гэсэн үг. Дээд утас дуусах, тэр доод утас дуусах гэдэр бол гайгүй амархан.
За ингээ утас залгацсан нэмэгдэхгүй байгаа зү тийм ээ. Дээдлийн утас дуусаад залглаа гэдэг нь харагдахгүй. Манайхан болохоор харагдуулаад баахан нөгөө нэг энэ тэнд нухчаа мухчаатаа гаргаа ичдэг. За манай нилээ юм ойдог хүмүүс хүртэл. За юм байна. За энэ дээр ороод ирж байна. За эхний юм. За иймэрхүү. Админ ножижсэн камерын хаяг хас харахгүй явж шуучлаарай. Ямар ч залгаагүй ингээ 3 дагнаас асууд. Ингэж явна гэсэн үг. За энэ дээр ерөнхийдөө бол хээ хооронд яа зайгүй явах уу? 3 дагнаас нар явахад хэрхэн зай гарахгүй байх уу гэдгийг нийлээ. За утас ирчлэхэд за ингэдэг дээдлийн утас ингээд хараа нөгөө юу ячдаг. Ирчгүй болчдаг. Тэгвэл дээдлийн утсыг ирчлээ явчихна. За админ бол ингээд дээдлийн утсыг хаашаа эргүүлнэ энэчнээс ирчилчдэг. Ингэж ирчлээд энийгээ барьлаа ирчлэлээ татлаа. Утсыг бол яаж ирчлэх вэ гэхээр ингээд сул утас гэж шít. Ирчлэлээ уруугаараа холоос ирчлэлээ ирчлээгээ орууллаа батлаа. Ингээд л яваад байна. Юус ирчлэх бол юус аюу амархан. Ирчлээнүүдийг бол байн гарах хэрэгтэй шүү. Байн гаргаж. Ливүүд хадгалагдсан YouTube хуудас руугаа бид нар шууд даунлоад хийгээд явчихна. YouTube руугаа бас орж үзээрэй. За ингээд яваад байна да манайхаа. За ингээд ерөөсөн ямар ч байх вэ? Ингээд тэгшинтэй яг л нэг юмар л яг л нэг одоо юугаар явах хэрэгтэй байхгүй юу манайхаа. Ингээд хинжээгээд тэгээд эн чинь гоё тэгшгэн болж байгаа шүү дээ. Ингээд том жижиг аяад нэг зүгээр одоо энэ админ бол бүр 9 номерын том зүгээр бүр 10 номерын жижиг болгож ойж байна гэсэн. За энэс бүр томруулж бас болно. Бүр жижиглэж болох нь шүү дээ тийм ээ. Хамгийн гол нь жигд татах нь айгүй чухал. Тэгээ сая чин тэр зайгийн тэр харгаж яг ихц дээрээс нь оёх уу хажуулдаж оёх уу гэдэг хаана нь хажуугаас нь зүгээ гаргаж ирж байна хаана нь ихц дээрээс нь зүгээ гарч байна гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Хоёр игнээ зэрэг зүү ороож байсан гинөө. Хоёр игнэрийн сайн мэдэхгүй байна. Хос зүү орохыг хэлээд байгаа юм болов? Хос зүү орох чинь бол амархан шүү дээ. Хос зүү орохыг чи манайх заасан байгаа. Хос зүү орох гэдэг чинь бол яг хоёр талдаа зүү ороогоо нар зөв нар буруу ороогоо явчихдаг. За энэ дээр би юуг нь дуусгач. Яг хос зүү орохыг бол хөөмөлтөг зүү орохоор ч хийж болно. Хөөмөлтөг гэхээр голд нь утас өрөө хийж байгаа. Тэрийг хөөмөлттэй гэж байгаа юм. За тэгээ одоо энэ дээрээс ингээд хэдүүлээ ийм юм. Ерөнхийдөө бол хос зүү орох гэдэг чинь бол нэг ийм юм явж байгаа юм. За нэг ингээд зурцсан юм явж байгаа юм. Нэг ийм хоёр юм. Одоо манай дээр нэг ийм хоёр хэмээ иймэрхүү юмнууд байдаг шүү дээ ингэсэн. Тэрийг ингээ хооронд хос зүү орохоор очиж болдог байхгүй юу? Хос зүү орох гэдэг. За өнөөдөр байхгүй юмнуудыг. За ингээд хэллээ. Давхар зүү орооч гэж хэлж байгаа юм. Дээш нь хатгалаа. Гаргаад ихний. За одоо энэ дээр сая бид нар нөгөө нар буруу ирүүлж байгаа шүү тийм ээ. Одоо нар энэ чинь нар буруу ингэж эргүүлсэн байгаа шүү тийм ээ. За энэ дээрээс би ч нөгөө нар зөв эргүүлэх хэрэгтэй. За нар буруу нар зөв гэж явна. Таар тос зүү ороогүй шүү. За энэ ингээ нар зөв. За одоо энэ дээр яг нөгөө нэг хийхтэй ойролцоо яг энэ дээрээсээ нөгөө нэг үндсэн юу чи явж байгаа шүү дээ. Яг нэг зүү ороохороо. За энийгээ ингээд нар буруу нар зөв, нар буруу нар зөв. Энэ ингээ нар буруу тэр чигтээ энэ игнээ эхэлсэн болвол нөгөө игнээ маань яах нь нар зөв одоо ингээд ингээ харахлаар ингээ амдшгүй харагдана. Та нар ингээд харахлаар бас амдшгүй харагдана. Нэг ийм 8-ын тоо шиг юм. Бүр ингээд тархичин эргээд байвал за энийг нэг 8-ын тоо шиг юм гарах ёстой гэдэл яваад байна. Тэгэхээр нэг игнээ нар зөв тэр чигтээ явсан бол нэг игнээ нар буруу яваад тахна шүү дээ тийм ээ. За хэр их ойрхон хатах уу гэдгээс шалтгаалаад яваад тах юм. За тэгэл үдээд л яг зөв оролтон байна бол яг ижилхэн яваад тах юм. Гол нь тэгшин явах хэвээр.
Тийм ээ. Хэр нөгөө нэг энэ зайгүй явах вэ гэдгийг харах хэрэгтэй шүү дээ хэдүүлээ тийм ээ. Зия. Энэ хараараа ингээд тараа ийм юм явж байгаа. Харагдаж байна уу? 8-ын тоо шиг юм ингээд нэг ирээлчилсэн юм гарч ирж байгааз. Энд чинь нөгөө давхар ууз буюу хос цуу орох. Мэдээж өнгөөс хэлгэж болно. Хоёр өөр өнгөөр явж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг иймэрхүү юм гарах юм. Энэ тал нь нар буруу, энэ тал нь нар зөв. Энэ тал нь нар буруу, энэ тал нь нар зүгэл яваад байна гэсэн үг. Тэгээд энэ дээр ингээд иймэрхүү юм. За энэ бол хос цуу орох. Энэ бол манад бол заацсан байгаа хичээл зүгээр яг хүмүүс асуусан учраас энэ дээр оруулжээ. За одоо 3 өнгөний дараас хөөмөлтөд зөө орохыг хөөмөлтөд зөө орох гэдэг чинь сая чих байхгүй юу энэ? Энэ хөөмөлтөд зөө орох чинь ерөөс дунд нь утас өрчөж байгаа юм. Дунд нь одоо нөгөө ирчлээс утас байдаг шүү дээ. Би одоо админ бэлдээгүй болохоор болохгүй байна л да. Тэрнээс биш одоо нөгөө юм юу амаа гэсэн. Хөөмөлтөд зөө орох гэдэг чинь ерөөсөө юу байхгүй юу? Зүгээр нэг ийм одоо утас биш үү тийм ээ, нэг ийм утас барина гэсэн үг байхгүй. Энийгээ барьж байгаа л энд нь оёол, энд нь оёол, энд нь оёол, энд нь оёол тэгээд ийм нэг юм хөөмөлттэй. Эн чинь ингээд энийхээ дундуур хийчихнэ гэсэн үг байхгүй. Энэ ойж байгаахан энэ ойж явах завсраал энийгээ барьж байгаа л нэг ийм ирчлээс утас барина гэсэн үг. Тэгэнгүүтээ дээгүүр доогуур дээ нөгөө нэг хос юугаар авчих. Тэгэл хөөмөлтөд зориулт шүү дээ. За одоо ерөнхийдөө үндсэн хичээлүүд бүгдээрээ явчлаа. За 3 өнгийн хэрхэн уусгах талаар зөвлөгөө дараагийн хичээл дээр өгөх. За энэ лайва дуусгаа дараагийнх нь оруулъя.